За харгын тогооны нэгээр яваад зүгээр аливаа аялал жуулчлалын газар явахдаа нэг тийм бэлэг дурсгал худалдаалах газрууд байдаг шүү дээ. Тэгээ нэгээр явсан чинь энд нэг тийм яг энэ сумд үйлдвэрсэн юм байна уу? Энэ ард түмэнд хийгдсэн юм байна уу гэж харсан чинь байхгүй. Дийлэх нэг тийм миндан хэв загварын маягийн тийм навсгансан. За тэгээд юу н урд хийгдсэн хятадд хийгдсэн бэлэг дурсгалын зүйл дөөрөн байна л да. Тэр нь яавал хэдүүлээ үндэсний тийм бэлэг дурсгал үйлдвэрлэлийн тэр тогтолцоог бүтэөхөө гэдэг ингээд сонирхоо авчихсан. Энд нэг юм ахуйтай таарлаа. Яг одоо энэ нутгийн тэгээд энэ галтуулынхаа чулуулгаар бүтээл хийдэг. Та тэгээд өөрийгөө нэг тавчхан танилцуулаад ямар учиртай хин гэж хүн байна вэ гэдэг талаас нь. За ахын цагныгийн баян жаргал гэдэг. Энэ нутгийн яг энэ багийн за энэ хайрхныхаа 10 илүү өрөөр тоглож ирсэн юм хөлт байгаа. Тий. Тэгээд ил насаад одоо нутагтаа өнгөрөөж байгаа. Тэгээд ийм юм байгаа. За би бол яг манай өвг дэц тийм уран дархан улсууд байсан. Манай өвөө нэгэн сайн тийм хон зурдаг сэлвэрч тэр хүн байсан юм байна. За яг би бас нэг 3 дахь үеийн дархан өвдөгч гэдэг нэг хүчрэг айхтар сургууль соёл айхтар ягаагүй зүгээр. Тэгтэл одоо хуваараа гараараа нутгийн ханжлагаараа олон жил хөөргөн мөрөж одоо оролцсон сэлвэр оролцсон юм байна. Тэгээд энэ хараа энэ зөөл нь энэ их тийм одоо үнс юу чулуу гэх вэ? Үнсэн чулуу шиг. Одоо галтуулын чулуу л гэжтэй тий. Тийм. Энүүгээр янз бүрийн юм хийж гинөө. Энэ их тийм анхаарал татчих л одоо жишээл үнсний сав ч юм уу юу ч юм хийсэн баг шиг. Тий, энэ яг тэгэл өөрийн галтуулын чулуу чинь бас нэг дотроо хэд хэдэн төрөл байгаа даа. За энэ бол одоо хамгийн тийм сарсгар тэгсэн мөртлөө бас нэгч зүйл юм шиг хатуу. За. Тэгээд өөрөөс өг байгалийн тийм гэдэг өөрийнхөө нэг төрх ийм харагддаг. Энэ одоо би 2 бохон гээд бас нэг зэрэгцүүлээд энэ бол энэ цул чулуу байхгүй. Харин тийм энэ бүр ингэ тийм нэлээд тийм хүнд ч байна энэс хажууд нь. За энэ ямар чулуу нь? Энэ яг зүгээр бас л хатуулаг их өндөртэй. За одоо энэ чулуугаар хийж байгаа. Манай улсын геологийн төв лабораторийн бас шинжилгээ хийсэн 35% юм галтуулын юм шил олор пироксин, тийм пироксин, ромбо гэдэг ийм агуулсан юм чулуу. За. Энүүгээр л дараа гоёлын арай өнгө ах одоо энэ утганы иш энэ байна тийм ээ. Энийг ийсэн. Өөрөөс энэ хоёр шал өөр. За тэгээд одоо яг энэ эрх бугууч энтрийг хийж байгаа. Одоо энэ чулуун тийм үү? Та өөрөө хийж байгаа тийм үү? Өөрөө хийж байгаа. Харин тийм. За тэгээд манай сум орон дэмжээдийн нутгийн брэнд юмтай болёо. Даныг хятадын байгаад энэ өөрийн гисэн юмтай үндэсний бас нэг өөрмөц одон байх юмсан гэл одоо сум орон их дэмжиж тэгдэг. Тэгээд би чамдаа бас жоохон өнгөрөөл тэгээд аминдаа нэг нутгийн гоё юмтай байх юмсан гэсэн нэг тийм өсөл мөрөөдөл автаал юм хийж байгаа юм шүү дээ. Одоо энэ үнийг бол бас нэг юма баяжуулах гал энэ хөгжмийг хийсэн. За энэ хөгжим бол бас ингэж энийг чулууга ухаж нутгийн хаан чулууг ухаж хийсэн. Ийм хөгжим. За энэ бол бас цор ганц яг миний л үтэл. Одоо надад ч мөн аль зөндөл юм баг байлгүй ямар юм бэ? Ах бай тэгээд нэг 2 сая өгсөн дөгүүлгээд ийм хөгжим байна. Дуургатгаа та. За. За нэг юм комик. Өөр одоо та хөөргөний таны хийсэн хөөрг яг би бас зургийг нэг үзүүлээ. Стил хөөргөл ер нь дууссан. Тэгээд одоо яг энэ үлдснэл энэ юм даа нэг хамгийн жижигээс нь үлдэж шээ. Галтуулын чулуулгаар хийсэн. Тийм. Тэгээ нэг өөрийн гэсэн нэг тийм арай өрмөц үзүү энэ урт өндөр байх шиг мөр жоохон доош тий. Тий яг бүгдийг өөрөө би хамгийн гол нь өөрөө загвараа гаргадаг. Өөрөө хүн оролцох бүгд мэл ихнээс нь халал өөрөө дууслах мохоо хийдэг. Одоо хайнд гэдэг юм уу? Зөвхөн одоо тань 5 хүн зориулсан тийм ганц юм л их хичээж хийдэг тийм юм байна. Ер нь зүгээр галтуулын чулуу болгон чинь хүн өөрөө эрдэмтэй байдаг. Одоо хүний биед нөлөөлдөг ч гэдэг юм уу? Одоо энэ эрх мэрх одоо энэ гарын буугууч чиг зүүж хахад ямархуу нөлөөлөл байж болох вэ? Хүмүүс тэр талаас нь илүү юм сонирхоод байдаг болсон байлээ. Ер нь хамгийн гол нь хүний тэр нөгөө энерги тэнцвэрж ирдэг гэдэг тий одоо жишээлх юм бол энэ их аймгаа хүн за тэгээд ер нь сэтгэл их янз бүр болдог. Тийм хүний сэтгэлийг их төв тайван амгалан байлгах. Тэгээд тэр олонний газар хэл амтай газар байх. Тэгээд тийм янз бүрийн энерги хүний одоо сэтгэл санааг яг нэг хэвийн хэмжээнд барихад гол энерги
одоо янз бүрийн юмгууд хэвэн байлгадаг түүний сэтгэл санааг тогтвортой байлгадаг гэж тэгжил үздэг юм лээ. Энэ газрын гүнээс гарсан ийм хүчрхэг том тесрэлтээр гарч ирсэн юмнууд бол мэдээж хүчтэй энергитэй байна л да. За тэгээ галтуулын ер нь бол сайн чулуу болгон галтуулаад авдаг хамгийн гол нь. За тэгээ галтуулын чулуу хүч нь бас тийм хаан чулуу, эцэг чулууч гэж ярьдаг ийм бас тийм боломжтой юм лээ. Тэгэхээр ерөөсөө одоо энэ сайн чулуу, чирэлмаз, маань гартам одоо нөгөө хаш маш бүх чулуу ихэнх нь яг энэ галтуулаа дагсан байдаг юм байна. Тэгэхээр бол одоо их энерги агуулсан юм сайн чулуу гэж үздэг юм лээ тий. Тийм л жишээлбэл одоо үнснээс ямар үнэтэй явах вэ? Хүмүүс хэр авч ийн жууч төр нөгөө гадны дотныг хэр авч ийн? Одоо манай бас нэг нутгийн брэндийг хийж байгаа юм нэг энэ хоргонд авах. Энэ ч бүр бүтнийг токрож штэ зүгээр ингээд утгаар зорчихгүй. Бас нэг ажил болж ийдтий. Тэгээ энэ хоргонд аваа гэж хийж байгаа. Тэгээд энийг нэг 20 сая төгрөг гэдэг манай бас нэг сумын брэнд гэж хийж байгаа юм нэг. За тий. Арц үж юуг болон лааны суур маягаар гэсэн хүмүүсээс тэгж ашиглаж байгаа л да. Ашиглаж байгаа л да. Гэрт яг бас галтуулын гаралтай чулуулаг байж зүгээр л гэдгээр нь шингээх чадамжтай гэдэг. Тийм тэгээд олон яг пейсмэс дээр энэ талаар нэлийн дэлгэрэнгүй байдаг юм. За. Холбогдвол ямар утсаар холбогдож болох вэ? Хүмүүс сонирхоод аль хөөрөг мөргүүд илүү янз бүрийн байна уу? Ирэх мэрх ч гэх юм одоо чулуулгийн юмгүй. Яг одоо миний сэвнүүдийн ингээд энэ ийм ирэх байна. Энэ одоо ингээд бас нэлээд жинтэй дээ шүү. Тий, одоо энэ нарийн одоо энэ хамгийн гол идэлхэр ах гоёнг ордог шүү дээ. Тэгэхээр энэ одоо энэ бол жаа идэлсэн юу тий. Тэгээд энэ чулуунууд ганцхан харуулаад ах юм байна. Тий. Яахан дунд зэргийн тэгээд ийм. Тэгээ би гол нь энд нөгөө дан монгол чулууг оруулж байгаа энэ чүнчиг нөрөө. Тэгээ бас нэг хятадын юм байх үндэсний юмтай байл гэсэн. Ер нь тэгээд нэг тийм ер нь нэг тийм хятадтай жаахан аршилтай л байгаа юм тий. Тиймэрхүү л байгаа. Бүх бэлэг дурсгалууд чинь хаттаас орж ирчээ. Тэгээд хаттаас хийцэн юм чинь энд ирсэн жуулчд одоо энэ 100 ер нь энэгээр нь багцаагаар хэдэн ирж байгаа шүү дээ. Яг үе нарийн ширээ бас хийж байгааг мэдэхгүй байна зүгээр. Ер нь тэгэл бид нар монголчууд ер нь тэгж бүгдээрээ л өөрснөө юмаа хиймээр байгаа. Харин нэг тийм байгаа. За доотлого ирээд болох байлаа. За тэгээд та нэг утасныхаа дугаарыг эхэлчих. Тэгээд яг хөө эргээд холбогдъё. Хүмүүс ингээд сонирхол утсаар нууц биш үү? Зүгээр. 8859 8185 гэдэг. Миний яг энэ дээр хаягч ингээд харж чадчихсан бол нэг тий. 80 яргац гэсэн юм ба шүү дээ тийм байх. Тэгээ энийг ингээд дэлгэрэнгүй бас миний тооны лент тийм нарийн дэлгэрэнгүй бас байна. Баян гэдэг ийм брэнд хийхэд байна да янз тий. Тий яг юм баян чи миний хэл нэрний ихний юм байхгүй юу. Тэгээд бизнес гэдэг энэ бүрийн ирэх мэрэгтэй холбоотой юм шиг байгаа. За. Тэгээ нэг ийм брэнд тэгээд ийм сав баглаа бодолтой хөөрхөн юм хийж байгаа юм байна. Ер нь бас бид нар одоо нэг их юм хийж байгаа хүмүүсээ бол дэмжихээс л өөр байхгүй. Тэгжээж л энэ өрсөлдөө нэг даван туулахгүй л хэдтэй хямдхан бэлэг дурсгалыг бол цохиход бас хэцүү байна шүү дээ тий. Тий. Тэг яг хаа нутгийн юмтай байлгыг л яхан хичээж л байгаа. За амжилт хүсье баяр үргээ сайхан. Баярлалаа. За.